Хичээл номер 2 сэлгэмэл үргэлжилж байгаа. Гэхдээ өмнөх хичээлдэр бид нар дан ялгаатай үсгүүд хооронд нь яаж сэлгэх вэ гэдгийг үзсэн бол одоо сэлгэх гэж байгаа зарим үсгүүд маань адилхан байвал сэлгэмлийн тоонд яаж нөлөөлөх вэ гэдгийг ээж гэдэг үг маань жишээ авч байна. Өмнөх тохиолдолд x гэдэг үг e, g, c гэдэг гурван үсэг маань гуруулаа өөр байгаад тэдгэрийг сэлгэх боломж нь 3-ын факториал буюу 6 байсан бол e, g гэхээр 2 үсэг адилхан болчихж байгаа. За эндээс ямар сэлгэмэл үүсэх вэ гэхээр e, g, e үлээ e, g, e g, e гэсэн сэлгэмэл шинээр үсээд 1 2 3 ялгаатай сэлгэмэл үүснэ. За, энэ яагаад вэ гэдэг асуудлыг бид нар 2e үсэг болвол e х гэж байсан бол х e гэд 2 янзаар сэлгэгдэх байсан. Гэтэл ялгаатай 2 үсэг байсан бол 2 янз байх байсан боловч 2e бол хоорондоо байрын сэлгэсэн чинь адилхан байна. Иймээс нэг өсөндөө 2 дахин бага байна гэсэн үг. Тиймээс 3-ын факториал 6-г 2 хуваагаад 3 гарч байгаамаа. Дараагийн үг өвөө гэдэг үг байна. В о о в о тэгээд мөн ив 3 үсэг учраас v үсэг нь урдаа 2-т 3-т 4-т гэсэн дөрвөн тохиолдолтой. Зарим сурагчид маань энд ингэж алддаг. 3 үсэг байгаа юм чинь нийт анх 4 үсэг сэлгэх боломж бол 4 ялгаатай үсэг бол сэлгэх боломж бол 4-ийн факториал. Тэгээд 3 үсэг байгаа юм чинь 3 хуваачих юм шүү гэдэг. Гэтэл 3 үсэг маань хэрвээ гуруулаа ялгаатай байсан бол 3 янзаар биш 6 янзын үг үүсгэх байсан. Харин гуруулаа ижилхэн болсноор гэсэн ганцхан утгыг үүсгээд байгаа. Иймд бид нар 3 биш 3-ын факториал буюу 6 удаагийн давхцалт хувааж өгөх ёстой гэсэн үг. Нэг өсөндөө бүгдийг нь сэлгэх юм бол 4 ялгаатай үсэг мэт санаад Ö1, Ö2, Ö3 гэж байгаад сэлгэх юм бол нэг өсөндөө өвөө гэдэг үг бүгд тус бүр 6 удаа үүснэ гэсэн үг. Энэ 3 ижилхэн үсэг маань нэг утга илэрхийлж авч гуруулаа өөр байсан бол 6 утга илэрхийлнэ гэдгийг дахиад 6 ялгаатай байх гэсэн гэдгийг дахиад хэлээ. Ингээд тухайн үсэг хэд давхцсан тэрнийх нь факториал хувааж өгөх нь давхцлаа арилгаж өгөх арга байна. Тэгэхээр 4-ийн факториал гэдэг маань 4-ийг үржих нь 3-ийн факториал хуваах нь 3-ийн факториал хураагдаад 4 янзын үг үүснэ. За арай дэлгэрэнгүй болгож авч үзье. Дараагийн үг бол гөлөг гэдэг үг байна. Гөлөг мэдэн тийм ээ. Гөлөг гэдэг үг маань өмнөх болгоодоос юугаар ялгаатай вэ гэхээр өмнөх болгон дээр зөвхөн e үсэг 2 удаа давхцсан эсвэл зөвхөн ö үсэг 3 удаа давхцсан байвал одоо ö үсэг 2 удаа, г үсэг 2 удаа давхцж байгаа өөр үсгнүүд байна гэсэн үг. Энэ тохиолдолд бүгд ялгаатай байсан бол үүнийг 5-ын факториал янзаар сэлгэх байсан. Гэвч г үсэг 2 удаа орсон. Энэ хоёр өөр үсэг байсан бол байрын сэлгэхэд өөр үг үүсэх байсан. Гэтэл энэ хоёр ижилхэн учраас байрын сэлгэхэд дахиад гөлөг үүснэ. Тэгэхээр г үсгнээс олж 2 янзаар давхцчих гэсэн үг. 2-ын факториал 2. Ö үсгнээс олж мөн 2-ын факториал давхцал үүсэж байгаа учраас энд хуваах хэрэгтэй. За тэгээд 5-ын факториал 120 байдгийг та бүхэн юу сандах вэ? 2 2-ын 4-т хуваалаа. Гөлөг гэдэг үгний үсгүүдийг сэлгэх замаар бид нар 30 ялгаатай үг үүсгэж бодлоо. Итгэхгүй бол өөртөө бичээд үзсэн ч болно. Гөлөг, өглөг. За, дараа нь миний тухай үг байна. Хөөрхөн гэдэг үг маань одоо энэ зарчмаар бол хөөрхөн гэдэг үг маань 7 үсэгтэй учраас бүгдийн сэлгэхэд 7-гийн факториал үг үүсэх ёстой. Гэвч үсэг 3 байсан учраас 6-гийн факториал 3-ийн факториал буюу 6 тувааж давхц. Үсгнүүдээс үүссэн давхцлыг арилгах ёстой.
Х үсэг 2 байгаа учраас 2-ын факториал 2 таваагаад энэчээ 7-гийн факториал 5040 байдаг. 12 таваахаар 420 янзын хөөрхөн гэдэг үгний үсгүүдийг сэлгэх замаар бид нар 420 янзын үг үүсгэж болох нэ. За энэ мэтчлийн үгнүүд тиймээс энэ мэтчлийн бодлогыг та бүхэн ойлгосон байх гэж найдаж байна. Ойлгоогүй бол комментээр санал хүсэл дахиад тайлбарлуулах юм байвал асуугаарай. Дараагийн хичээл дээр тусдад тайлбарлаад өгч болно. За тэгээд эсэлтийн ерөнхий шалгалтын бодлогуудаар иймэрхүү төрлийн бодлогууд бол бас таардаг. Математик гэдэг үгний үсгүүдийг сэлгээд хичнээн үг бүтээж болох ч гэдэг юм уу те. Математик, сэлгэмэл, бисектрис гэх мэт үгнүүд бол сургалтын ном хэвлэлүүд дээр илбэг тохиолддог. Тэгэхээр энэ бодлогуудыг та бүхэн хэрвээ ойлгосон бол өөрсдөө гэртээ бие даагаад хийж үзээрэй. Үргэлжлэлийг оройгоос.